Миний багтаа үзэж байсан хөнгөлэн хний ятар чамаага жаргалт болгох зүйл юу вэ гэж асуужсэн юм. Хэдий жоохон байсан ч энэ асуулт надад тодулсан юм. Мөнгөтэй болох, эмэгтэйчүүдүүд алдартай болох, сайн сургуульд орох, хүндэтгэл олж авах гэж хэлэх хүмүүс байгаа ч миний хувьд аль нь ч. Учир нь би өөрийнхөө аз жаргалыг олсон. Манай хүний гэрэг хийгээд өнөөдөр уралдаанд бол очих газар руугаа явж байгаа юм. Түүний өгдөж авах нэгэн мас өдөр тэрээр манай хүний голголыг тухаарснаас болон оролдох гэж байгаа юм байна. Хүмүүсийг олдуулан аюулгүй байдлыг шалгасны дараа гэрэл авчин урлаа хэлнэ. Гараанс гарахад өдөр тэргүүлийг аван хойно байгаа манай хүнийг өдөөдөж амждаг. Шаран нүцрэгийг баг багаар өртөн гэргэлтэн дээр орд гарахад динамит гаргаж ирэн шийдснээр тэнцвэр алдан осолсноор сүдрийн алтыг авдаг. Энэ оронд манай нөгөө гол руу гарч ирэн үнэхээр байхгүй магсэр. Маргааш болон бицэргийн скейтборд зороосож байхад босны яриа үзснээр сонирхуу гэхэд хинж таадаггүй. Хичээл хэлхээс өмнө шилжижсэн сурагчийг бүгд алмархад өөрийгөө хасагаа боланга Канадаас ирсэнгээд авчаар танилцуулдаг. Өдөр нь болгон шилжижсэн сурагчийг гэрээ сууж байхдаа ажиллая гэсэн ч гар нь өвснөв. Өмнөхөр ялгдан скейтбордож талхснаа бодож байтад үйлчлэгчийн ари өрөөр явдаг. Энэ оронд ланга ажлын зараар ирсэн сурагч авахгүйгээ таталцснаар гарахад өнгөрч яваа бордыг аван рэкет өгöd. Сонирхож байна уу гэсэн ланга борд дээр гарын савангахад нэг хүн их л жаргалан шална. Банц хүн баагаа алан гэчээр энийг ч хүн харахгүй байна гэтэл бордон шүрж аваад мань хүн дээр хараа гадагдаг. Скейтборд сонирхсан түн дэлгүүрт нь анхан суулцагчийн борд байгааг хэлэхэд цагийн ижил хайж байгаа маяг дэлтэл дэлгүүрийн хүү гарч ирэн орой хүрвэл байгаа гэснээр энэхүү газар нь хаягцсан урхаа богоод сонгогдсон хүмүүс ордог гээсийн нэртэй уралдаан байдаг. Бодлого манай хоёр өөрсдийн нэвтрэх ирэх болох стержийг их л нууцаар авна. Рэкидүн тэмцээнийг танилцуулдаг нь талхтын өрөөнөөс үлдэр хүртэл оролдон төрүүлж орсны ялна. Энэ хоёрын дайрч бас садаа олж болохоос гадна цагт 60 км хүртэл хурдалж болох юм байна. Үүнээс гадна уралдахад заавал бооцоо тавих ёстой. Үүнд мөнгө, уушлал, эмгтэйгээд янз бүрийн зүйлс байдаг. Үүнээс гадна өөрийнхөө борд хийж байгааг цохолгаад амждаг. Оройн ланга ээжтэй хоол иж өгөн ажилдаа гэсээр рэктэй олзон хоцлоо гэд хэвдүүлсэн аван ирэхэд борог нь авсан байж таардаг. Ингээд буцъя гэсэн ч цаггүй олсонд бол манай хүнийг хариуцлагаар өмнөөс нь оролт гэхэд ланга бордыг нь сноубордчиг бэлгээд өмнөөс нь оролт гэж хэлсэн ч чи анхаас оролцож үстэй тэрэн шиг худлаан байхгүй гэсэн чирээ орж ирээ. Борд дээрээ тогтчихлээ л оролцож болно гэж зөвшөөрдөг. Ингээд бодлогыг гэрэл аснаас өдөр төрүүлж явах ланга зогсож байгаад төрөм үлсээр хүн амтны хэлэгдэг болоод тахнаа өрхий. Замдаа багаар дасан сноубордоо айлын мөксөр явхад чери ирээрэгийг давуулж авдаг. Энэ орон өдөр хүмүүс намайг яагаад үзэхгүй байгаа юм гэсэн хөлөө бгсэн ланга дээр бүхэл анхаарал төвлөрсөн байдаг. Хэсэг хугацааны дараа түүнийг нэхээрэн эргэлэн дээр орд гараад тэр чирээ галзуу эргэлт хийсэн ч сноубордоо дасан түнд механик нь өөр тул удааширдаг. Энэ бүхнийг нэгэнхэр хай тавин их л дуртай нарахгүй үзэж суудаг. Буцаад уралдаанаа нүрэхэд скейтборд нь сноуборд нь санагдан бордогоо уусын авсаар хажууд нь зэрэгцдэг. Үнийг нь манай дөрвүүдийн нэгээс хараад өсөж байлгүй ах уу? Ингээд зүйлийн шатаглан үйлдвэрт орж ирэн ойр зүрийн замыг ажиллаж байгаа нэг хэсгийг нь олон доошоо болон унаад доошлоо явах түн рүү динамик шийдсэн нь түүнийг хорлох биш харин ч хайлаад болно. Тэр хэвдэлсэн бүхий хүн амьсгаа аваа мартан ширтгээд түүний унаж байгаа нь яг л цас бодрох мэт харагддаг. Энэхүү галзуу уралдааныг асан Рейкэ түүнийг заандаж авснаа. Чи ямар мундаг юм бэ гэснээр дараагийн ангиуд эхэлдэг. Рейкэ түүнээс төгсгөлийн үлгөөнийг яаж хийсэн бэ гэсэн ланга түнд харуулдгүй баатар олох гэсэн биш. Төрүүлж аваад хөдөлнө. Доошоо болгож нэг иргэсэн биш уруу зам байснаар зогсоох гээд оролцсон ч өнөө хөрснөөр маш тэд орон золтойд өвчлгүй амьд үлддэг. Хэдий тэгсэн ч гандан борохгүй хичээл тараад бордон зэлүүлж өчтөрийн мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Өчтөрийн чиний усан сноуборд биш скейтборд мэдж байгаа үстэй. Чи үнэхээр л унмаар байгаа мó гэсэн тийм гэж хариулна. Тэгээд түүнд хичээл болох нь нэг хөлөө уртаа тавиад нөгөөхийн нь хойно гэсэн хэсэг гар зогсоод унахаар нь урт талын хөлөө 50 жингээ уйлаад нөгөө хөлөө тавил хөдөлгүйгээд үргэлжлүүлэн сургууль дээр бэлдэж байгаа. Харуулт хөгдөн явж байгаад ланга маань очроо олоо зогдох гэсэн. Эргэл хийж сураагүй штэ гэснээ сноубордынхаа техник хийх гэсэн биш очиад хаамс эдгний. Энэ зур чери бизнес уулзтай гэд нөгөө үнэ дагсаар жогийн олын газар ороод ирсэн. Чиний хөрс өдрийг асаа харсан үсттэй гэхэд ажил амьдралын ялга гэд муулцчихдаг. Эртнийдийн тэмцээнээс болон хүмүүс хоёр талд хуваагдан лангаг дэмждэг бол нөгөө тал зүудрийг догсон хүмүүс хэдийн байсан ч өвчлөж ороод ихэд их л солон байдаг. Өндөр цэнхэрнүүдтэй цас шиг үстэйгээд хартал биш юм шиг байна. Хоолны үеэр ээжин түүний сарвын өдрөгдсөн юмтэй гайхаан сухад унсан гэд хариулсан биш хүмүүс дэглүүлээд янз бүрийн болсон маа гэд санаа зовд өгрөө өгүүлж авахад скейтборд онох хэцүү маа гэдгийг сонсон сэтгэлэнд авширдаг. Рики лангаг хоёр талд хөдөлгөх бэлтгэл хийгдсэн чинь унаад өгчнө. Учир нь 15 жил снэйборд унсгонд бэлгээгүй скейтборд унах гэдэг ч хэцүү шүү дээ. Ингээд байж идэл ажил хайсан ч олдохгүй байгаа гэхэд ахуй дээр очиод ажил сургахаар болдог. Сүүлийн тэмцээнээс ланга алдартай болсноор түүнийг сонирхох хүмүүс ч ихсэн байдаг. Олдгүй ашиглан онлайн тав болгодог чирээ. Болцонтой мэдрэмжээрээ болгодог жоо гарч ирэн ахаал муулцаадахнаа айгүй хэцүү. Энд ч гэсэн манай үнийг хайсаар л
Энэ ч харагдах жижигнээс манай дөрвүүдийн нэг шүү. Ланга өсрөх бэлтгэлээсэн ч амжилт олж байгаа юм байдаггүй. Тэгэхээр Рикигээс өсрөх гэж хэр удсан юм гээ асуухад энгийн хүн 3 сар. Би бол 2 сар гэд гайхал хэлдэг. Ингэж бодох юм бол заавал өсрөх хэрэг байгаа мó гэтэл байлгүй яадаг юм. Өсөж сурахад л бүх зүйл өөр болно. Тийм учраас заавал сурах хэрэгтэй гэд манай Рикиг нь ирэхэд дөрөв борт юмнуудад 2 дүн орж ирэн садгалахад ээж нь орж ирэн бялуугаар дэлхаар болдог. Ингээд манай хоёр ном харж байгаа лангаж зориулсан скейтборд хийхээр болоход урт борт, годамжны борт болон пенийг танилцуулаад бичлэг үзүүлдэг. Яа PS-ийн нэмийг үзэж байхад яг энэ шиг скейтбордонд олчлээ. Ланга видео үзэж байгаад скейтборд хаан ч унж болох юм байна гэхэд Рики цаг хугацаа газар байшил хамаагүй унаж олно гэд хөөрөн скейтбордыг нь хийн тасгал сургуультай эсээр л ёон зургийн дэнд хөөрхөн байгаа зү. Лангаг унхад гарсан шоконд ороод унсан чинь Рики түүнийг унаад л тэгжүү сайжна гэж байдаг. Энэ үеэр Рики түүнийг яагаад ирсэн талаар асуухад аав нь бас бараг ээж хаашлаас олон ирснээ хэлдэг. Тэгээд орогш алхан удаан хугацааны дараа бордон дээр гарч байгаа болохоор хөвчлөлтэй байна гэд үсэрчдэг. Хэдийн унсан ч гэсэн гайхалтай айлаа гэд бөөн баяр өөр. Манай хоёрт нэлийн тутанд басаад тэгэл хөдөлдөг зах дээр очиод энэ хүр 14 он сүсрээс орчлоо гоц авьяасна гэж байтал Японы тэл найдвар гэсээр жижигхэн орж ирэл ангад оролт хүсэл гаргахад Рики түүнийг дараагийн левел учраас димий гэсэн чинь даваа гэд уралдаар болдог. Тэгэд манай хоёр бэлтгэл хийхээр ирсэн нэ. Тэдний жаргалтай байгааг харан хажуугаар норж ир манай хүнийг өдснөөр хойноос нь ихэн ирэхэд түүнийг шалган хөлгөө ихэд Рикид бас дагааж идэв. Одлгүй левел 2-оос 5 гэд боортоо эргүүлэхэд би ч гэсэнгээд унцдаг л та. Өргөжлүүлэн ланга хөө явахдаа эргэлэн дээр ирсэн ч техникийн байлаас болон унахад уралдаан дээр бити юм гаргаараа гэд яваад өгдөг. Манай хүн түн зориулсан багсах сайжруул хийж өгнө. Энэ зурмаа ярилцлага өгөн хүмүүсийн хаалыг татхад бусдын зураг харагддаг. Одлгүй сэтгүүлчнэр зураг аваад авахар болон үзүүлбэр үзүүл байсан хоёр нөхөр нийлэн боорт иддэг чаргалаад гардаг. Та нар олоолаа нийлдэг учраас сул дорой байгаа юм. Энэ орон замдаа талсан голгож байсан эргэлтээр унждаг сноубортоос ялгаатай нь игцэж байхдаа хажуугаар оруулахж болдоггүй юм байна. Ингээд байж удаа харуул гарч ирэн манай хоёр хуваагдаа зогцдог. Хүн суулж байгаад бүдрээд унсан эргэж хараадыг санаа авсан болтой. Харьяачууд өөдөө тушаа сууж байдаг одлоо дэлгүүрээ харж ирэн Миогийн бичлэг үзүүлэхэд харж байсан Рики хөвчтэй биш харагдаж байна гэдэг. Миог авж байсан нэг охин хажуудаа байгаа бандаас түүнийг таних уу гэдээ асуусан мэдэхгүйгээл өнгөрчнө. Оройхон болж харахад эцэгхэн сэтгүүлчнэр дүүх зураг сонгож байна гэсээр очиод хартал таалагдахгүй зураг байсан тул өөрөө сонгоор олно. Энэ оронд Адам ажлаа ойшлуулсан партинд орно гиндэ. Тэмцээглэхэд ланга бортод өсөж байсан ч Рикийг сайжруулахын авчирч өгдөг. Үүнийг нарсан Мия бодсонтой ялвал Рикийг өөрийн нохоо болгоо. Хэрвээ би алдагдвал чиний муур эсвэл нохоо аль нь ч болъё гэсэн ланга огл гэж байна. Энэ хооронд мань хоёр бооцод явах гэсэн хоёулын айлхууныг дэмжиж таардаг. Ингээд гэрэл асан уралдаан ахлаад сүдэрний машин Рикийг орж ирэн кэлдэн хойноос нь явна. Мия орж явж байсан чулуун дээр хараа сноубордын эргэлт хийгээд урд гачдаг. Гарч байгаас нь энэ бордынхон дугуй ирэхэд амарч гэсэн шулын хоод хэцүү болохоор зөвхөн лангаад л зориулагдсан борд юм байна. Эргэлт энтер бүр алж байгаа үстэй. Оролдооны үеэр түүний найзууд нуруу найзтгаа байсны юм байна. Тэгэд хурдаа нэмэхэд ланга хөөж ирэн модон дээр ам ирдэг. Мия очихгүйгээр дотор ирмэг дээр гоолгон явдаг. Машин байсан Рики төрүүлж явлаа гэсэн сүүлийн үе болоход Мия түүнтэй зурлан өсрүүлэхгүй тул наалтаадах нь. Өмнөх зам руу гарч чадахгүй сандарч байтал Рикээр нэг юм хэлснээр өсрөө шатан дээр гарan зайтай эсгэр боорд эргүүлэн доош уралдаа явсаар ланга төрүүлж байранд ордог. Манай хоёрыг тэмүүлж байтал өөрийгөө яагаад хожигсноо гайхаж байхад Рикээр хожигдож байгаа шалтгаан чинь ердөө хөвчлөж чадахгүй хаан гэтэл өмнөх найзтайгаа хамт байсан дурсамж нь орж ирэн түүний ганцаараа сайжрахад алга болсон. Гэтэл нисэлж яваад бүхэн тийм биш бид нар чинь ажуугаас алга болохгүй. Тэнийг юм хөвчтэй байл да дараа намд голгоё. Бид хоёр чамтай хамт цуг байна гэд түүгээр тоглон хөвчтэй байж исэн Адам орж ирв. Мия дахиад хоосрох найзчгүй скейтчгүй гэд ланга дээрэн зөвлөхөөх гэж байтал. Рики Адам хэлсэн зүйл дургуутсан хийсэн зүйлийг чинь үгээр буцаалах болсон гэтэл би ялвал чи түүнээс уушлахгүй гэсэн бол би ялвал ангатай оролдоор олно гэтэл манай хүн Канадаас ирээд Японоор үгүй гэдэг үг сураагүй мó даваа гэдэлчнэ. Анги дээр Рики түүнийг байнга л ингэх юм а гэж байсан багш нь ирээд 180 оноо хичээл тараад хоолоо идэж явахдаа Адамыг гэж байхад чири жоо гэтэл хажуу талд нь сууж таардаг. Тэгээд тэр хоёрт Адамын талаар хэсэгэрнэ. Түүний хувьд сэтгэл гэдэг харин нэг хэлбэр өдөж түүнтэй найздаг байсан ч мэдх юм алга. Гэтэл тэрний чадвар бол чинхэн тэрэндээ оролцсон болгон гимсдэг гээд мань хоёрын хоолой мөнгийг даахаар күүлэх болоо гарсан мөнгө дутуу үйж таардаг. Энэ өрөнд Адам аав хэстэй дээр очиод нөгөөлний баяа айлын сонин уур амьсгал. Тэгээд энэ дэлхийн мань хүн ихнэр болж өгөх юм гиндэ. Рики явах ч болохгүй байж удаа Мия түүнийг бэлтэнгээд хэдийн бэлдээ түрээд ирсэн байдаг. Хөрхөн байгаа сте. Сүдрийн байхыг нь харахаар л манай нэг шилтэнээс санаад ороод байгаа юм да. Манай гуриг нийлээд түргөөд өгсөн зөрүүлээд байхаар Рики лангаа гуйсан бол Мия тэр эмгтээ дэлэн шүү гэж сүрдүүлснээр явдаг. Замдаа Миягаас Адамын талаар асуугаад сайн мэдэхгүй ч өмнө надад зөвлөгөө өгсөн нь ямар ч засгалж үлэгчээс илүү байсан. Үүнээс хойш миний өмнө гарч ирснээр эсийг мэддэг болсон. Мөн лангадаа орсон ч бас түүний сохиос хэрэг байдаг.
Өмнө нь цувраа сонсноор л хайрын тэрвэлт гэдэг өгсөв зам төгсдөг техник байдаг талаар хэлдэг. Миа Рикид хийж зэрэгэлдээ үзүүлээд ялагдмааргүй бол энийг зураг гэсэн ок гэд хийх гэсэн шууд ломждаг л та. Ер нь ондгийн бослоод харсан бортон байхгүй болохоор ланга авахаар ороод саяны яран саанд орно оролдох гэсэн өнгөрөөд өглөө. Рикид харснаа хуудаад тийм гэж юу байсан гээд хоол идэх болсон. Миа тамирчин гэсэн чинь аманд нь чигээд хоол иддэг. Өглөө болсон шаргуу бэлээ гэсэн ч амар сорохгүй л дээ. Бортон хөрүүлээд явах гэсэн ланга ямар нэгэн аргаар мэдээд ирсэн байдаг. Адамыг ажилтнчдээ бороо ийм юмд гарах цаг байхгүй гэсэн амаа татмын хойно 15 минут дуусан гэд үнэн заваа штэ. Энэ зүр уралдаандаа санаа зовж байсан ланга орж ирнэ. Сүүдний сонсноор тэрнтэй уралдаад хагж бордоо унтгаа байсан хүмүүс санснаас их байсан гэсэн. Рики ланга орж ирэн уралдаан руу авдаг. Манай хүн Адамыг домог нэгэн ялагдчихгүй авраг эсийн борхон гээд хочуудыг нэлээд явж байтал Мия түүнийг болиулах гэж оролцдог. Тэгсэр Рикийг уулмаар байна гэтэл ланга орж ирээ. Ялах ялахгүй хамаагүй зүгээр л хийх хүснэ нэгснээр Адам жорж ирэн хүмүүсийг шуугуулдаг. Олдгүй чирэж орж ирэн Адамтай уулмаар байгаа айлсан Адам зөвшөөрөгддөг. Рики Мия уралдаан гээд гэрэл асан эхлэхэд Адам тамхи гаргаа ирээд давхар байжлыг нь сонсон. Юу гэж тамхи татгаж гисэн ам чухал бол яаж хадгалах нь гэсэн хамаатай зэтэй жоо. Аж дээрээ татаж чадахгүй энд бол эргчлөөтэйгээд гүйж явж байхад бордоо шийдэн галзуу урдаар явдаг. Энэ зүр арай одоо хөдөлж байх чинь энэ хэрэг яландаа гэтэл хойно нэрсэн байдаг. Чам дэсийг мэдүүлнэгээд бордоо нийлүүлэн бариад эргэлтээр халзуу юм шиг хөгжлөж байдаг. Үнийг нарсан ланга арай тэнлэгээд нэг аян байкийг унан хөдөлдөг. Саний явлаас болон сэтгэлээр унан хитрхи өөр туш юм гэсэн ланга гэлсэн санаанд орж ирэв. Урагшлан багаар хурдаа нэмсээр буулан дээр Миягийн заасан аргыг ашигласан ч Адам гэсэн хурдаа нэмэн гэргэлтнээр бордоор эргэдэг. Хүмүүс үзэн галзуурж байхад гол үзүүлэлттэй орон хайрын төвлөлтийг хийхээр бордоо эргүүлээд өөдөөс нь ирэхэд Рики айн тэнцвэрээ алдснаар хондог. Ланга Рики дээр ирэхэд эцэст нь чамтай уулзахаар боллоо гэж дөрөвдүгээр анги манд дуусдаг. Дараагийн ангид бүгдээрээ сан цусаар үлээхэд 2-7 хоног болж бүтэн итгэнгээд Рики гараад ирдэг. Тэгээд дараагийн өрсөлдөж болох лангад бүгдээрээ сан цавна. Рики өөрийн биеэр Адамтай оролцсон болохоор ланга санаа зов хичээл дээрээ хүртэл орилж босоод ирдэг. Одлогын хоолны цаг болсон ч Рики түүний хориг гэсэн ч сонсдоггүй. Аргаа баг дэлгүүрийн ахаар дамжуулсан ч нэмэр байдаггүй. Ингээд яах учраа олохгүй гадуур ээж байгаа чирийдээ таарав. Эйсэн дүрмийг төрчин хоолны тунд ойрцсон түн дүрмийг нь сануулаад загнаж аваад найстаа санаа замсныг ойлгон туслахаар болдог. Эртэд хийсэн Адамын өлгөөнийг энгийн түвшинд бэлдэж байгаа нь юм байна. Одлогыг бүгдээрээ жогийн цуглан хоол идэн зөвлөгөө авнаа. Адамын игээд байгаа хайрын тэрвэлгэдэн дээд хурдаар явж байгаад боордон басан хамгийн богино зад иргэн. Боортон болохаар хурдан нэмэгддэг. Ингэснээр хоёр талаас олзж байгаа болохоор илүү хурдан санагдан. Бин рефлексээрээ хөлснөө тэнцвэрээ алддаг. Рикигийн бага найз ски дүнж багаар битгий болон дахин унахаа байснаа илүү. Битгий бол тэмээхэд би анхандаа орлож байсан ч одоо хол оролдмаар байна. Ирсэн ч бортоос салахгүйгээд амлалт өгдөг. Адам бэлтгэл басна гэсэн нөгөө тал танд борд нь хөвчтэй байсан шиг одоо ч гэсэн тийм байна гэд бүгдээрээ цуглан хүлээжсэн. Улаан давууд стел цэцэг бариун орч ирдэг. Ингээд уурлаа гэсэн тамхи гаргаад ланга хүлээжсэн. Өдөлийг замд өршөөгөөд эхэлдэг. Ланга албаар заагаар барин гэсэн нь хайрын тэрвэлтэн шулуун зам дээр хийж болдог гэснээр эргэлтэн дээр төвлөр явдаг. Болон өнгөрсөн Адам бүжиглэж байгаа лангаг тэрэн янз янзын байрлал аваад сүүлдээ баг Титаник пост руу ороод байна уу яагаад вэ? Болон ирсэн барьж аван эргэлсэн ланга айх биш харин чинийгээд олон морьт эргэж аваад 2 жи салдаг. Болонгийн хэсэг дээр ирчлээ гэсэн айконик байрлал аваад өөдөөс нь ирэхэд дээгэр нүсэнд авчдаг. Галзуу бидэд бүр шок. Санийх сэтгэл нүдсэн Адам бүжиглэж аваад миний авагсэр галзуур дээр явсан хүмүүсийг зуран эргэн урд гарсан зооны мэдрэмж мэдэгдэн ертөнцөөс тусгаад гэж байсан гэнт эргүүлэн цагдаа нар орж ирээ. Энд тийм л цогцдог. Уг нь энэ газар цагдаагийн эргүүл ирэх ясгүй болгосон ч хэнийг нь санаатайгаар юм хийсэн болж саардаг. Саний уралдааныг харан айлтай зүйл хийхгүй гэж амласан биз. Ихтэй мундаг байсан шүү. Тэрэндээ битгий уралд гэсээр хоол идэхэр болоход ланга уралдаанаас авсан мэдрэмжээ юу болохыг нь гайхаж байдаг. Гэрчрикийн гарыг имжлэхээр имжлэхний аршин руу явахарлжээ. Тэгээд мань хүнийг хараа зогсоож байсан нөгөө хэд нэрээ сумасан. Ярих гэсэн арга олохгүй байж итэл өөрөө ирээд юм ярьлаа гэсэн уцаар хайр данчдаг. Ингээд байж идэл тохиоллоор жоо болон чэрийнэр нэг зүг рүү явж иж таардаг. Усан онгоцноос бол айгүй бүгдээрээ бордоо унахад хямаар бив шайдад ачаанууд уултыг авчдаг. Мэдээж л ангаач энэ зам энтэнд бүр үнэн гоё байгаа зү. Байгалийн сайхныг мэдэн дуртай зүйлээ гээл далаарж байгааг л ангаа бөөн баяр. Амрах гэж ирсэн болохоор цаыг бол үнэхээр сайхан хөгжилтэй өнгөрөөдөг. Нэгэн рүүгээ зарим гэж охин нэрж байсан жоо дээр ирэн аваа ээж ирэхгүй бол ална гэсэнгээд хорлоодох нөө өрхийг. Адам шалгаад байгаа эмэгтэй мөртөгч лайтай болохоор зогтуулсан л гэж байна. Манай хэд хямд мөртлөө ямар янз энэ биш юм биш үү? Энэ нэг кемпинг арга өрхий дөө. Агарч өлгчгүй хоолгүй байж байсан жоо орж ирэн манай дэг чирээд чэрэг их рүү ороод ирдэг. Одоо ирэх юм. Гээ болцтой болцолч.
Ланга бордных юм болохгүй асуусан хариулж өгөөд түүний сайжралтыг нь гайхан өөрийгөө ард үлдэж байгааг мэдэрэн уух юм аваад гарахдаа жавгаас өлхөө аваасан. Гинтхэн өнөөдөр цусгаа өдөр гэлээгээд халуун аршааны газар руу уралдаа явахаар болно. Тус-тусдаа замаа сонгоодолдог. Эхнээсээ л зэм үзэж байгаа шүү. Энэ хэд мөн 2 багт авж байсан Ланга гинтгэр ихийг санснаа. Мань хүн бол тусгаа өдөр гэж сүнс чөтгөр бодоод айж явж байсан. Замдуу болон цог хамт явдаг. Юу мохон өнөрөө гэсээр өгсдөл урд нь дөрвүүлж ирсэн хэд маань аимшиг хүмүүстэй шавар алсан байдаг. Тэгээд зүгтаарэ гэсэн нөгөөдөө шалсан майпн дэр байдаг тэмдэг зураад үлдээсэн байдаг. Хойноос нь сонин чимээ гарснаар шуудал цогцдог. Энэ зур чэрэж хоёр ирсэн би нэгтэйсэн гэд муулцаж авах зур. Гүйсээр байгаа боордоо аваад орооцтол юу хаанасаа бор гаргаад ирчих байгаа юм бэ? Лигийг хүлээж авахад Ланга хараад сайн мөн гихтигээ нэгний түшин авч байсан хүсэлтэнд орчин тэрий. Энэ ид чи оройдж байна шүү гэж байсан. Хонь чимээ гарснаар маргаасны ямар тэжсэн мэд өчтөр ид юу юм болоо гэсэн гэрийн зүг. Адам хэсэг болгож байснаа уртаан зохиог шийддэг. Лиги өдрий болон Лангад болсон боордоо давтахаар явдаг. Энэ үеэр түүнийг өндөр дүгсрэн гараа шүргэж байгааг харан өөрөө ирэхгүй бахархаж байдаг. Энэ хооронд Адамын ажлын нөхөр нь асуудал орсон болохоор хамгаалах хэдэн үг хэлдэг. Ээж нь ажил дээрээ нөхөр нь өнгөрөд хүүхээ ганц хобби болох сноубордыг нь болгоосандаа гэмшиж байсан ч сүүлийн үед шинэ хобби болон найзтай болсон ч орой гараад байгаа нь муу зүйл биш байгаа юм санаа зовдог. Ланга харан бахарх харийг хажууд байгаа шайд болон яаж таахгүй. Мөн бусад ээсийн үзэгчнэр өртөл түүнийг Сноуи дагуул идэргээд ерөн л хинч анхаарал хандуулдаггүй. Өөрийгөө өчлөн өсөр түүнийг бөгөл алмаардаг. Энэ л түүний олон жил сноуборд ажилласны үр дүн гэж чийлдэг. Ундаа авах үедээ хүмүүс түүнийг хажууд нь дагаж явж байдаг даган баясагч гэсэн. Өглөө нь хоолонч мартаа түүнийг тоогсохоогүй болшиж байсан. Ланга түүнийг шинэ боорны сан бодож байгаа мөгийг өнгөрдөг. Хичээл спорт дээр хөтөл түүний урд гарын бусдын хаалыг татж байгаа нь түүнээс холдоо явж байгаа мэт мэдрэгдэж байдаг. Энэ сэнэн 3 аваа Адамын дэрхийг угаагаад хэрэгтэй ирэхгүй мэрээд л туслах нь нөгөө нэг ажлаас алагдчихж байгаа нөхөр цаг гарахгүй болохоо илээ гэтэл тэмцээнээр явна л хийж байна. Хичээл дарсан өнөөдөр эс байгаа гэсэн надаа хийх зүйл байгаа гэж салдаг. Өнөөдөр Адам шинэ мэдээ дээрнгээд бүгдээрээ цугларгаад түүний хэр хурдан сайжирсныг гайхан хизээ бижид уу тийм зайтай болсон юм болоо гэж сэтгэлээр онно. Ланга өмнө мэдэрсэн мэдрэмжээ мэдрэхийн тулд хурдан авч байсан жаарин ухааруулнаа. Яа, кино бүр ингэж орж ирэх юм уу? Адам сүртэй аргагүй орж ирэн таад зориулан тэмцээх тул бүртгүүлээрэй гэснээр бүхэл хүмүүсийн сордог. Гэвч энэ Ланга трийг хэлсэг бодогдоод л байдаг. Тал янз бүрийн бэлтгэлийн тэмцээндээ бүртгүүлж байдаг. Чирээ өнгөрсөд орсон Адамыг авьяатай болгохоо бойл гэсэн татгалзан Америк явахсан юм байна. Үүнээс хойш тэд дахин уралдаагүй хамтж байгаагүй тул Адамыг ачийнхэн түүнийг мэдмээр байгаа нь жотож адилхан болж таардаг. Ланга Адамыг дуртахад Рикид хоолгүй өнгөрөө. Түүнийг дахин хийж үзүүлээж гисэн би 10 хийхэд хэд үрг ол гэж бовцснаа өнгөрчдөг. Энэ орд нөгөөний салгалсан нөхөр баригдаад явчихнаа. Энэ талаар хэлэхэд хэрвээ ямар нэгэн зүйл болоод чим юмнаас долиос олно гэтэл надад сонгол байхгүй юм яхэд өмнөхөнд орсогддог. Оройн болсон өөрийнхөө хэмжээг мэд хэмнэлт 10 дотор ядаа тав гэсэн Ланга түүнийг хайж авсаар л дахин оролцсон дурсамж нь орж ирэн бага шантарч бороод орсоор айхад хүлээж өгдөг. Тэгээд тэмцээний талаараас нь надтай самталц чи яасан юм? Чи ч гэсэн мэдж байгаа үстэй. Тэр гайхалтай болгодог штеп. Тэр аюултай юмс чи mich ямар ч аз жаргал баяр баясгал мэдрээгүй. Би яаж гоё сэтгэлчийн өглөөд байгааг ойлгохгүй. Чи бид хоёрын төвшин өөр. Хүснээр хийбэл ав гүцэхгүй мэн гэд гэлэг авдаг. 8 дугаар анги маань эхлээд өнгөрснөрөө очих бай. Түндөө үн зэрэгцэх нэг олоо гэсэн ч осолцдог. Энэ үеэр чирээ олон ч ойрсон ч юу ч олоогүй юм шиг аслан өөрийн байг хаж олон гэсээр одоо хоёр өрнэ. Ингээд тэмцээний бүртгэл болсон хүмүүс хуваагдсан байдаг. Хэд хоног ирээгүй Рикийг Мия дахиад савхад сүдрөө орж ирэн айгаа үзгээ шалаад өнгөрдөг. Эхний уралдаан бол Мия болон Адам. Нэр энэ үеэр балаа авагч нар нийлэн цохид зодох нь хайр гэд буруу ойлгодоггүй тархийг нь угааснаас болоод ийм айлдаг болгодог болсон юм шиг байлээ. За ордоо эхлэвгүй юу энэ нөхөр гэхдээ үнэхээр маяг голгох юм аа. Эдийн дараагаас жоол Ланга нар нэг зэг доор амуултахад хэдэн нөхөр мань хүнэг байгаа болгонд ярьсан чадвараараа булаа гарчиж байгаа юм л та. Түүний ихэнх хөх гарыг жоол ялаалж байгаа юм шиг нэг л зохиод ногчдөг. Брэнд орж ирсэн ч ингүй үедээ мэддэг баяр хөөр мэдрэмж байхгүй байж өтөл Рикигээд иргэд хартал Адам. Үүний хойноос чирээ бортоо өөрчлөн олын дагуу оролцоор барианд орж ирнэ. Ингэхдээ хүртэл Адамын байранд орсон цагтаа харьцуулаастай. Сүүлдэн өдөр яг хоёрны дунд л атмаал байгаа юм л та. Гэвч нэг нөхөр од гараад ирсэн Адам тамхиа унагчдаг. Сүүдэр хойноос нь хөгөөж барахгүй болохоор сурсан цангаараа үтсэн ч бардаггүй юм хээл сайн. Үүнийг нь харан зогсох Адам ууралсаар л өнөр 4 уралдаан болноос 2 хүн гарч ирэн плей-оффд орох юм билээ. Саний ахтар улаалцсан өвчин тослох нь байвал яах вэ? Тэгэж барахгүй түн скейтбордыг заасан багш нь очиж таардаг. Түүний тэмцээнд орж байгаа нь Адамаас скейтбордыг салган энгийн амьдралаар амьдруулах юм бэ. Энийг нөхөр бүр үнэн ааш муутай юм аа. Нөгөө тал Ланга Рикид ойр байх гэсэн Рикийн өөр өгөхгүй нэг л токсик осож шиг арилцаад болсон байдаг. Түүний гонхтой зэрэг харан дог биш байна гэж байсан. Дүүн өөрийгөө хэлээд байгаа мó гүйцтэй. Гэхдээ бордон унаж явахдаа дог шүүгээд яваад өгдөг.
Зурх үзэж байсан хэдий өөрөө чадахгүй ч гэсэн хөвтөмний адил хоббитэй хүмүүсийг дэмжих нь өөрийг нь ааж жаргалтай болдог гэж ярьж байдаг. Энэ зур нөгөө цагдаа чинь нэгэн залилцаа одоо Адамыг байна гэж байдаг. Нөгөө гурван шулуунч баах юм хүлээл ядаргаа үе. Жоо Адамыг ганцаардмал байгааг нь мэдэрч байгаа гэтэл үгсэн чиний мэдрэмж юу байдгийг ингээд дахиад муулцаадах. Энэ хоёрын муулцахыг яа ингээд байнга харж идэг тэхүү. Яарыг санзан олоод ирэх гэсэн сүдэр өөрснө үлдээгээд би заавал явахна гэсэн. Игийн хоол ээжж байсан Жорид ярилцдаг. Энэ өрөнд ланга яхаа мэдгүй сонь асуулт байгаад галаас болтаад нь яваа гэтэл ээж нь бас тохиолдож байсан ингээд шаал элийн харийн зөвлөгөө өгөөд наачнаа. Замдаа Рики байна уу гэж шалгасан байдаггүй. Тэгсний манай хүн таарснаа зугтаад аачна. Жоо дээр эрен Рики ирсэн юм шиг байна гэсэн Адам орж ирэн плей-офф байгаа юмыг залаад кар цуглана. Рики тэдний бишрэг надаас босдноо онцгой гэсэн уралдаа эхлэн бүгдээрээ сайжирсан байдаг. Мань хүн сорсон замаар нэг л азартал хожичдаг гинөө. Дараагийнх нь Снөө буюу ланга, нөгөөх нь Жой. Уралдах гэж байж л Рики санаа зовн Жоо хоёрын яаж уралддаг юм гэтэл Жоо скейтборд донд хүмүүс тэнийг амтд шүү. Мөнгө ч олж чадахгүй нийгмийн хувьд ч байр суурь муутай. Дээрээс нь нэг л эвгүй битэл дуусна. Тийм байж л болохгүй. Эсвэр дөрөв тэнийг амтд надад ч гэсэн цохиж аваад нүдийг нийлмээр байгаа нэгэн байгаа болохоор хожигдохгүй гээд эхэлдэг. Одоохондоо тэнцүү байгаа ч болоо өртөөсөн Жоо байрлалаа салан үсээд биеэрээ түлхэн урацдаг галзоо. Адамыг ирснээс хойш хэд удаа оролдох гэсэн ч нэг нь хүлээж аваагүй юм байна. Манай хоёр оролцсноор хүмүүс Жоо ойлгох байх гэсэн Рики орж ирэн түүнийг өмөрч яадаг. Тэгсэн чи Снэвийг дэмжиж байгаа юм бооцоо тавиа гэсэн шулуун зам руу орж ирсэн биеийн байрлалаа салхин доош оролцдог. Ланга өөрийгөө яаж оролцохыг юм мэдэрдгээ эргэлзэн хоосон мэдрэмж авах хойно оцроход. Үүнийг нь харж эсэхгүй мань хүн нэрийг нь дуудснаар гинл цогсон зүрхэн цоглох шиг болон мэдрэмжүүд нь орж ирэн гуулгаж эхэлдэг. Тэгээ шуудгал хавцлаач усрын ард ороод ирдэг. Сүүлийн эсгэж дөхөн үйлрэлөө орох гэсэн Жоо өөрт зам гарган ланга яаж гүйцэхээ бодож байсан. Жоо хүчээ ашиглан дээрийг давснаар үн дээрийн дөрөөлөн өөрийнхөө ордыг нэмэн байраа хүртэл байдаг бүхнээ гаргаад ланга ялхан зэрэгцээ боорт нэвдэрдэг. Жоо өвдөрсөн боордыг нь харан Рик дээр очиад засвар гиснээр түүнийг явдаг. Түүнийг ясныг нь харсан ч өмнөөс нь баялахгүй байгаагаа гайхан босдынхаа дэмжих биш харин ч хам байгаагаа ойлгодог. Дараагийн уралдаанаар Адам болон Черинээр очраад хардаг. Аюултай галзуу болгодог Адам уу онлын ээр болгодог Чери юу. Адам түнд уралмааргүй байсан ч Жойроос санаа зовн хэдүү гэлдэг. Ингээд уралдаан гэснээр хоёулаа нэг төвшөнд явж байдаг. Энэ хооронд дандыгаа альсаар л Яас авсан явж байсан хайрын твэлд ирэхэд нүдэн анснаар ашиглан болтон дайрсан ч гүйцэд ирэхэд нь хид түлхсэн. Өмнө анх ингэж уулзж байжээ. Өдөр болгоныг цуг хөгжтэй өнгөрснөөр Адам царайхаа харуулах хэмжээний тогтнолсон байдаг. Харин одоо Адамыг ойшлоход боортын хэлбэр өөрчлөн голгон тойрон авдаг бол Рики тэмдэгэ үлдээдэг. Тадаши Ашмотыг ингэж голгод нь өөрөөс нь болсон гэж боддог юм байлээ. Бүгд л Черийг дэмжиж байсан урд гараад ирсэн бөжиглэж байгаад гин байш өгсөөр боортон саваа цогчдөг. Энэ үед түүний дурсамж дорхон зэрэгцээ ухаан балартахад би чамтай яагаад дуулдаггүй байсан гэж чиний удахтай голол надад таалагддаггүй. Жоо болон нөгөө дэрэн эмнэлэг рүү авч явдаг. Энэ зургийг хайсаар л ми болон Тадашиг голох болоход бөжгэлдэг гэх юм уу балансаараа голож байдаг. Ганцаараа уйлж суугаа түүн дээр очин хамт голох уу гэснээс хойш тэдэнд нөхөрлөлийг хэлдэгч тослохыг байсан болохоор дотн байж болохгүй ч нууцаар олзон хүчилдэг болж. Нэг л өдөрсгээд яхаа зааж өгөө гэж харамсах баасан нь түүнийг өөрөө хоббит олон өөр хүмүүстэй нөхөрлөж илүү дээр амьдралаар амьдрах байсан гих харамсалтай байдаг. Тийм болохоор боортыг нь салах гэсэн юм байна. Рики өглөө гарахтаа боорд айснаа эргэж авснаа яваад өгдөг. Энэ хооронд лангаж яхаа мэдгүй ээжийн дэмий санаа зовсон. Тэг бүртээ нөхрөө сансаар л. Одоо түүний хүлээн хажууд суух хүнж байхгүй. Үүнийг нь Адам ч гэсэн анзаарсан байдаг. Альч дээр нь очисон ч амаар тавсан байж таарна. Ганцаараа ажилласан өмнө голгодог байсан эдэн нэрээд хэрүүл үзснөө Рикийг нийлэн бойлцдог. Энэ зур Хиро мэдүү сансан нөхөрийн дайрдаг. Энэ мэдгийг сонсон хүн явуулж шалгуулахар болдог. Дэлгүүрийн ахуй явж байгаад Рикийн боортыг таниад ирсэн хий зохиолсон гоё санагдсан айлгад чи одоо өөртөө дургуйч л хүрсэн гэсэн үг байхгүй юу доо. Бид нэр Жоо ланга нартай дүүцэхгүй. Тийм болохоор хөлөөнд зөвшөөрж өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй гэсэнд тэгхэр чин гонхтой биш гэж юу өөрийгөө тайлхруулаад ээсчин скейтборд биш шүү дээ бид нар ч гэсэн өөрсдийн скейт байгаа. Сүүлийн талаар хэлтэл имлэг дээр очсон ланга гаран зогтсон чинь анзаарсан мань хүн шууд л ашиг үчдэг. Буух гэсэн Мия тараад яагаад эргэж ирэхгүй байгаа юм. Чими дэрэгдээс алах болохгүй гэж хэлсэн мэт эргээд ирэхдээ түлхэн зогтчихдаг. Тэгэд гарч явж байгаад машинд мөрүүлэхэд нэ үнэн азгүй. Нүдэнэсэн бүр амар янаг буудал цэрсэн цочоод гарсан Тадаши мөргсөн бош тараад эзэндээ саад болмоор гэнгээд мөнгө өгсөн. Иймэрхүү бэртэл боорд унахад байдаг зүйл гэсэн түүнийг таньждаг. Гарах гэж байсан боортой байл өөр хобби сонго. Аюултай бусдад ч таалагддаггүй сайн хүмүүс ч цөөхөн. Бусад спортыг мөнгө олж чадахгүй бусад зовлон шалалт агуулдаг бойл гэсэн чинь чи юугаач мэдэхгүй юм байж. Скейтборд гэдэг чинь байна штэ. Хөгжилтэй догломтойг хаанч хизээж унж болдог сайжрах тусам хийх тус гарч ирдэг болохоор хөгжилтэй. Тэгэд хүнтэй голгол бөөрч хөгжилтэй.
Тийм шүү дээ. Скейтборд гэдэг чинь үнэхээр хөгжилтэй шүү дээ. Энэ зүгээр ланга өмнөх видеогоо үзэн хуучин цагаад дурсан түүнийг үнэхээр хөгжилтэй болох юмаа гэсэн. Манай хүн өөрийгөө тэнэг өөрийгөө хийхэд сайн байна уу муу вэ хамаагүй үстэй. Яагаад ундаг гэж юу хөгжилтэй болохоо л гэтэл скейтбордчид бүгдээрээ тэнэг амт юм агсаар гараад явцдаг. Адам шалгаж үзсээрээ багаад лангагийн сайн голсон учрыг нь олчноо. Түүний хэрэг лангаа саяхан явсан гэсэн хойноос нь юу ярих вэ гэсээр хайж явсараа байгаад уулздаг. Тэгэд юу хэлээ яхаа мэдэхгүй байсан гулгайгээд хөвгөлтөж байдаг. Энэ үеэр лангагийн мэдэрдэг мэдрэмж нь орж ирээ. Юу гэдэм биш хинтээ хамт байгаа чухал гэдгийг ойлгодог. Энэ зураг очоод мань хүнийг мөрөөдөхнөө. Тэд Рикийг үнэхээр гайхалтай маа скейтбордны ларч мэлтийн надад хөгжлийг заасан. Миний багш. Тэгээд дандаа миний цэцлийг давдаг гэсэн чинь өөрийгөө суг гэж боддог манай хүн хичээд наач нүү. Тэгээд манай бест one элэн иргэн комбек хийхээр болдог. Тэгээд гар цогсон дээрээ Infinity-ийнхаа тэмдгийг нэмдэг. Гэхдээ энийг харж ирснээр манай хүнийг занаа наачнаа. Юу н одоо харахад хөгжөлтэй юу ч хамаагүй хэр эвгүй атсан байжээ. Өдөр өнүүд ингээнээр үргэлжлэж эхэлжээ. Цаагаан цуугаад боортан чунаад шинэ гар цохол гээд байгаа штэ. Энэ зүр Адам шүгийн дөрөв ойлгыг гээд өгөхөр болдог. Манай хүн ч амралт авсан уучлаарай гэд байж байсан тадааши орж ирэн ойлгыг нь өгдөгч түүнийг хоригосон. Уралдан л гэж байна. Энэ зур дөрөвд гойлох Рик дээр өстиг мэдээд аваагүй зүтэй гэсэн татгалзаар хэмжээний ухаантай биш л гэж байна. Нөгөө талаас Рикийн комбек гээд эвдэрсэн лангагийн борлыг авралгүйч хэрэглэж болохыг наван засна гэж сургуулгын адил янз янзын дугуй байдаг. Өргөстэй болон борон зориулсан дугуй. Энэ зур энэ бороо орохоо болохгүй багтаа гэж байтал хөгсчүүл нийлэн Адамын байр суурийг хамгаалахар сугалсан байдаг. Уулдаа эхлээс өмнө бөөнөр цуглан амжилт хүсэн эхэлдэг. Адамын төлөвлөгөөрөө л Рики гэмтэйгээр ланга хор шартаа оролдуулах юм байна. Ингээд тэмцээгдсэн Рики ингийн үеийнсэн удаан эхлэж байдаг. Адам шууд эргэн дайр хийх гэсэн доогоор нь зөрсөн чинь эргээд хойноос нь түлхээд босоод ирсэн чинь зохиж аваад эргүүлж ширээ талбай дээр манай хүний шал арчин ханд мөргүүлсэн ч ууж үлэхэд дараагийн өнцгтэр яах вэ? Ланга байсан бол гэж бодож байснаа нэг санаа орж ирэн эргэлзэж байгаа. Чадахгүй нь хамаагүй энэ илүү хөгжилтэй юм байна гэд хурдан нэмэн дээрээс доошоо өсрөн голгодог. Манай хүн чинь бөөн баяр хөөр тэр ч гэсэн ингэж хардаг байхна гэсэн Адам хүртэл гайхсан. Тэгээд манай хүн эргэж харснаа тэрээд авсан чинь нүүр нүргээ балдаж гардаг. Тэгээ зохих гэж байсан цаг нь нэрэн болцсон нь борооны төслөөдөг. Энэ бол скейтбордчдын хамгийн дургүй зүйл. Грип хүртэл нараад голгоход хүртэл хөвгтэй болдог Адам хүртэл контрол алдахад борооны дугаа дээр Рики илүүхэж байсан нь азаа үзсэн байдаг. Адам дараад байгаараа гэж зохихооргүйсэн чинь гадуурх цанцаа шидэл болцсон чинь Адам тэр хүчээрээ саад нуучнаа. Үүнийг нарах чири болон босоод хүмүүс хөвгчтэй нарахгүй шоолоо. Бүгд л бөөн баяр хөөр боллон дэмжиж байхад Адам босож ирээд дахин бүдэрчдэг. Хэцэг сууж байхад аландаа гэсээр хойноос нүдэг. Тэгсэн генет Рикийг дугуй үзэхээ байхад Адам зүгдэн хойноос нүсээр уур шахаад Рикийн дугуй өвдрөн хожигсон ч бүгд Рикийг нэрэгдүүлэн баяр хөөр болдог. Манай хүн ч үнэхээр хөвгчтэй юм а гэсээр л үнийг нарах Тадаши Адамаас боортыг нь болоох биш харин ч дахин дурлуулахад болох юм байна гэж хэлдэг. Нэрээд атснаар финал дээр хоёр цэнхэр үст маань үлдэж байгаа юм. Борон бүтээсээр сүүлийн анги маань эхлэн ховцны дэлгүүрт орж ирэн өөртөө ховц захиалан гардаг. Манай тулаан юу болох вэ? Тэр зэгнээс уралдаж байсан уу гэж байтал манай хоёр хонь боортой бэлэн болгоо өмнөхөө яран суудаг. Тэгээд тэмцээнд дуусгал гэсэн чинь сүүлийн тэмцээ өөр газар туул өмнөөс хойш машингүй гэсэн газар нь өмнө нь уралдахад ашигладаг байсан газар идэж аюултай гэж үзэн хаасан байж. Харин одоо л хүл амьдралын уралдаан гэсээр зоос эргүүл унгаан зэрэгцэн уралдаан эхэлдэг. Адам төрүүлж явхад энэ үеэр түүний голголт хөвшрэн араас нь явхдаа эхнээсээ нэг цахаас нөгөө рүү өсрөхөд хойноос нь дахаад өсөрсөн байдаг. Тэгэд хайрын тавилт хийж байгаа дайрах гэсэн дээгүүрөө гаргасан чинь ахинд ярьдаг. Энэ чигээрээ камерч гүйцэхгүй хэмжээнд хурлаа явсаар л замдаа саад дотор гарan хордлоход боортны хэлбэрээ өөрчлөө зон буюу бүрэн төвлөрсөн орон зайр орж ирэхэд Адам түүнийг ховцох шиг болоход гадаад ертөнцөөс татсан жижиг чулууж анзаарах зөвхөгүй ганцаараа тусгаарлагдсан байдаг. Юу ч харж сонсож мэдэхгүй болсон аав нас бас үеийг санагдуулдаг. Тэгэл явж байсан замынхаа нэг хэсэг нууран энэ чигээрээ өгөх юм уу гэж байсан. Боортон дээр нь Рикигийн бичсэн фан гэдэг саанд орсноор дурсамж нь болиглоо орж ирнэ. Скейт гэдэг чинь хөвгчлээ шүү дээ гэсээр их зураа зам руу голохоор оцдог. Энэ үеэр лав нь гачин хөвгчтэй байна уу мэнгээ замхардаг. Адам лангаг хасаар эцэст би ганцаараа гэж байсан. Ланга түүнийг зооноос нь гаргаж ирэн скейтборд гэж юу гэдгийг захаар голгож эхэлдэг. Үүнийг эсрэг үзэн дарахад дараалаад гарсан ч аханы хүнд айлт хийснээр хоёулаа газар тууны хөвчдөг. Ланга амийн түрүүнд болсон ч хаяад байх биш харин ч Адам дээр очин хамтдаа уулгая. Ганцаараа хөвгчтэй биш байгаас гэсэн Адамын баг унахын зэрэгцээ чикөө өөрийгөө олоод авсан уу яасан. Энэ нэрээ гайхалтай голголтуудыг үзүүлэн уралдаан эхэлдэг. Тэдний голгыг харах энд ч хөвгчтэй байгаа нь мэдрэгддэг. Энэ нэр Адамын багтаа өссөн хүмүүжлэн гарч ирэн ялахгүй бол утга учиргүй. Хөвгчлөөлөөд хангалттай биш гэсэн дурсамжууд нь орж ирнэ. Тал талдаа нэмдээ дэмжил Рики бариараа өгөхөд Лангийн борт нь урд байсан болохоор төрүүлэн Рикийг тэрвэрэд би яснаа гэхэд тиймээ гэсэн бүгдээр хэрэн баярлдаг. Ганцаар байх Адам дээр Тадаши ирсэн тэр надад өмнөх өдрүүдийн минь санагдуулж чадлаа гэснээр
Маргааш болон манай хэд маань баярын тэмдэглээ хоол идэж байхад адаамж орж ирэн цуг тэмдэглэдэг. Ланга авихаа бол шигэргэн Рики болон гэр бүл нь улмал скейтбордонд харьтуулж, Шадо маань хаягдан Жоо Жирээр муудалцаар л Миям нэстэ очроо олбоо гэлтэй. Цагдаа ч гэсэн буцаад тог хэрэг уулахаар болон цогцлоод тадаашаагаа авч болдог. Сүүл хэсэгт ороод байсан нөхрийг ч зайлуулахгүй бол надад ч төвхтэй байх байсан гэд өөрийнхөө амтрал үүсгэсэн байдаг. Рики хэлж байсан юм зургтны гардаг баатар амир. Чинчний аз жаргал юу вэ гэж асуудаг. Ахандаа би ойлгохгүй байсан ч өөрийнхөө аз жаргалыг мэдэхгүй байна гэдэг аимшигтэй. Гэтэ би өөрийнхөө аз жаргалыг мэднэ гэснээр манай хоёр сүлд машин дотор хийсэн амлалтаа биелүүлэн уралдахаар болоход энэгүй анги маань дуустдаг. За энэ хүртэл хөвчтэй байсан гэж найдаж байна. Ер нь ямар ч анемиг өөрийн биер үзэл илүү гоё шүү. За дараагийн видеоор уулзлаа түр баяртай сайхан амарцгаараа.